Сайн байцгаана уу? Хэлгүй орчуулагч байна. Энэ сувгаараа бодит болсон гэмт хэрэгүүдийг баримтад тулгуурлан үнэн мэдээлэлд үндэслэн хүргэж байна. 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Тайваны нийслэл Тайбэй хотод олон нийтийг зочроосон ноцтой халдлагын хэрэг гарлаа. Хэрэг оройн цагаар олон хүн зорчдог метроны буудал болон ойролцох худалдааны бүсийн орчимд болсон байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр сэжигтэн эхлээд олон нийтийн газар утаа үүсгэх төрлийн хэрэгсэл ашиглаж хүмүүсийн дунд өөмөө самуун дэгдээсэн байна. Үүний дараа хурц эртээ хутга авч ойр орчимд байсан иргэд рүү санамсаргүй байдлаар халдсан гэж албаныхан мэдээлжээ. Халдлагын улмаас одоогийн байдлаар 3 хүн нас барж 10 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Шархсан хүмүүсийн заримынх нь биеийн байдал хүнд байгаа тул эмнэлгүүдэд яаралтай тусламж үзүүлж байгаа аж. Нас барсан хүмүүсийн дунд халдлагыг зогсоохоор оролцсон иргэн байсан тухайч мэдээлэгдсэн байна. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллагаа явуулж халдлага болсон бүсийг бүрэн хяналтандаа авч иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үүний зэрэгцээ метро болон ойролцоох зарим үйлчилгээ төр хугацаанд хаагджээ. Албаныхны мэдээлснээр халдлагыг үйлдсэн этгээд нь 20 гаруй насны Тайваны иргэн эрэгтэй байсан бөгөөд хэрэг гарахын өмнө тодорхой хэмжээнд бэлтгэл хийсэн байж болзошгүй гэж үзэж байна. Сэжигтэн хэрэг гарсны дараа зугтсан ч удалгүй цагдаа нартай тулгарч улмаар барилгын дээврээс унаж нас барсан талаар мэдээлсэн байна. Иймд түүнийг амьд баривчлах боломж бүрдээгүй аж. Одоогоор уг халдлагыг жинхэнэ шалтгаан сэтэл бүрэн тогтоогдоогүй бөгөөд сэжигтэн ганцаараа үлдсэн үү эсвэл өөр этгээдтэй холбоотой эсхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоохоор ажиллаж байна. Албаныхаа энэхүү хэргийг терроризмтэй шууд холбох үндслэл одоогоор тогтоогдоогүй гэж мэдэгджээ. Тайваны засгийн газар болон хууль сахиулах байгууллагууд олон нийтийн аюулгүй байдлыг чангатгаж, иргэдийн тайван байж баталгаатай их сурвалжаас мэдээлэл авахыг уриалсан байна. Энэхүү бичлэг нь айдас төрүүлэх зорилгогүй бөгөөд зөвхөн бодит мэдээлэл тулгуурлан бэлтгэгдсэн болно. Шинэ мэдээлэл гарвал ахин мэдэгдэх болно. Хэлгүй орчуулагч үнэн чимээгүйгээр. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Манай сувгийг дагаж лайктаар сэтгэгдэл үлдээвэл бид илүү хурдан илүү чанартай бичлэг хүргэх болно. Баяртай.